Гавдрын эсрэг үндэсний аян 2025 Дорноговь аймагт. Өглөөний 8 цагт Хавдар судлалын үндэсний төвийн гадаа машинууд цуваа болон хөдөлгөхөд бэлэн зогсжээ. Учир нь Монгол хүний нас баралтын 2 дахь том шалтгаан болоод байгаа. Хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, иргэдэд зөв мэдлэг мэдээлэл олгож, зорилттой бүлгийн иргэдийг цогц үзлэг шинжилгээнд хамруулах. Үндэсний хэмжээний аянд Хаан банк сан, Хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио телевизтэй хамтран сэтгэл санаа, ажил үйлс нэгдээд 15 дахь хавартаагаан золгож байгаа нь энэ юм. Биднийг Хавдар судлалын үндэсний төвийн үүднээс дөрөө харшуулан хөдлөхөд нийслэлд зөөлөн бороо шивэрч эхэлсэн нь үйлс битхийн өрөөл өргөсөн бизээ. Ингээд Хавдар судлалын үндэсний төвийн үүднээс аяны баг бүрэлдэхүүн их соён гэгэрүүлэгч говийн 5 дугаар ноён хутагт Данзан Арбажаагийн үлгийн нутаг Дорноговь аймгийн Сайн Шанд хотыг зорьсон юм. Энд зориуд тэмдэглэхэд тус сум нь эрүүл агаар, цэвэр цэмцгэр гудамж, гэр бүлийн талбай, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн 20 дугаар зууны их соён гэгэрүүлэгч Данзан Арбажаагийн түүхэн музейгээд үзэж харах зүйл олонтой байлаа. Дорноговь аймгийн төв болох Сайн Шанд хот нь дэд бүтэц өндөр хөгжсөн 70 гаруй мянган хүн амтай говийн бүсийн томоохон хот аж. Хавдар судлалын үндэсний төв, Хаан банк, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз хамтран 15 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа Хавдрын эсрэг үндэсний аян 2025 нээлтийн үйл ажиллагаагаан Дорноговь аймгийн гэр бүлийн талбайд эхний өдрөө хийсэн юм. Аяны нээлтэнд Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Эрдэнэхүүгээр ахлуулсан баг болон Хаан банкны иргэдийн банк хариуцсан дэд захирал Ариунбат, Дорноговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Алдар Баяр болон орон нутгийн иргэд идэвх санаачлагтай оролцлоо. Тэгээ 2011 онд Хавдрын эсрэг аян үүсэж байхад бид бүхэн анх удаа Дорноговьд ирж ирсэн. Тэрнээс хойш 15 жил болсон байна. Энэ 15 жилийн хугацаанд бид тодорхой олон тооны амжилтуудыг бүтээсэн байна. Тэрний нэг нь гэхэд жишээлбэл бид бүхэн нийт энэ 15 жилийн хугацаанд 600 гаруй Хавдрыг оншилсан байна. Нийт 540 гаруй мэслийг хөдөө орон нутагт хийсэн байна. Эннийхээ хэмжээгээр хөдөө орон нутгийн ажилчид, хөдөө орон нутгийн эрүүл мэндийн мэрэгчлэнүүд, эмч мэрэгчлэнүүдийг бид нэр чадахжуулсан байна. За, эрт илрүүлэг гэдэг ойлголтыг Монгол улс даяар түгээж сүүлийн 3 жилд Монгол улс эрт илрүүлэг хэрэгтэй байна. Эрт илрүүлэхгүйгээр Хавдар гэдэг өвчин, бусад халдварт бус өвчнгүүд эмчилж онцлогдохгүй юм байна. Дандаа хожуу шатанда илрээд байна гэдэг ийм ойлголтын үрд Монгол улс эрт илрүүлгийн тогтолцоог улсын бодлого болгон авч явж байна. За, Дорноговь аймгийн хувьд болохоор Дорноговь аймаг маань ерөнхийдөө Монгол улсын дунд өвчлөлөөрөөч, Хавдрын өвчлөлөөрөөч, нас баралтаараач гэсэн ерөнхийдөө тэргүүлж байгаа улсын дунджаас дээгүүр байгаа. Улсын дундж усад болохоор дэлхийн түвшинтэй харьцуулахад дэлхийгээс дээр байгаа. Тэгэхээр бид бүхэн улсын дунджаасаа дээгүүр өвчлөлтэй, дээгүүр нас баралтаа Дорноговь аймагт ирж ажиллаж байна гэсэн. Ямар асуудал байна вэ гэхээр эрт илрүүлэг хөхний Умаа хүзүүний эрт илрүүлгийн түвшин улсын дунджаас доогуур хэвээрээ байгаад байна. 40 орчим хувь. Умаа хүзүүний эрт илрүүлэг бол 32%-тай. За, вакцинчлалтын хувь бас 20 орчим хувьтай маш доогуур үзүүлэлттэй байгаа. Дорноговь аймгийн хэмжээнд нас баралтын төвшин 100 мянган хүн амд 170.6 тохиолдол ноогдож, улсын дундчтай харьцуулахад өндөр үзүүлэлттэй байна. Нийт хорт Хавдрын шалтгаанаар нас барсан иргэдийн 65.8% нь онцлогдсон эхний 1 жилдээ нас баржээ. 2024 оны жилийн эцэст Дорноговь аймгийн хорт Хавдрын хяналтанд 569 хүн бүртгэлтэй байгаагийн 201 нь эрэгтэй, 368 нь эмэгтэй байна. Хяналтанд байгаа хүмүүсийн 42.3% нь 5 ба түүнээс дээш жил амьдарч байна гэсэн харамсалтай дүн мэдээ гарчээ. Энэ талаар аяны багийнхан орон нутгийн удирдлагын төвшний уулзалтыг зохион байгуулж, хорт Хавдрын тусламж үйлчилгээ, хорт Хавдрын өвчлөл, нас баралтын өнөөгийн байдлын талаар мэдээлэл өглөө. Энэ удаагийн аян боловсрол онцлогтой болж байна. Дорноговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал 1 номерт иргэдийнхээ эрүүл мэндийн асуудлыг тавьж байгаа. Энэ хавар яг энэ цагт бид нар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Хаан банк сан, Хавдар судлалын үндэсний төв,
мөн Монголын үндэсний яриад телевизийн хамт олонтой хамтарч энэ удаагийн аяны зохион байгуулж байгаагаар онцлог гэж ойлгож байгаа. Өдөр бол энэ зууны хамгийн том тахал гэж ойлгож байгаа. Тийм учраас эрт хэлрүүлэлт, урьдчилан сэргийлэх ажлыг эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах, мөн одоо Дорногов аймгийн иргэдэд зөнхөлж гараад байгаа хавтартай тэмцэхэд Дорногов аймгийн иргэдийн төлөөлөл шуурал, эрүүл мэндийн байгууллагуудтай хамтарч ажиллах төлөвлөгөөтэйгээр ажиллаж байгаа. Тийм учраас бүх сум суурин газрын ундны усны их усүрийг байнгын одоо шинжилгээнд хамруулах ажлыг бол энэ жилээс эхлээд хийж явж байна. Энийг тогтмолж уулна. Мөн дээр нь одоо хавдрын суур шалтгаан нөхцөлийг тодруулж түүн дээр бид нар одоо хамтарч ажиллахад төлөвлөд ажиллаж байгаа. Өнгөрсөн онд тэр бом гаруй төгрөгөөр компьютер томографи аппаратыг дөнгөж саяхан ашиглалтанд оруулж эмнэлэг эрүүл мэндийн байгууллагын тоног төхөөрөмжийг сайжруулах, эмнэлгийн тусламж хүртээмжийг нэмэгдүүлэх талаар аймгийн иргэдийн төлөөлөлт туурал аймгийн засгийн түүний тамгын газраас нэлээд томоохон бодлогод гаргаж ажиллаж байгаа гэдгийг бас хэлье. Эмнэлгийн тусламж үйлчилгээг алслагдсан бүс нутгийн иргэдэд ойртуулах, үзлэг оншилгоо хийх, хавдар хэмээх аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх зан үйлийг хэвшүүлэх, эрүүл мэндийн боловсролыг нь дээшлүүлэхээс гадна орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг чадварчуулах сургалт зохион байгуулж, олон үр дүнтэй ажлыг энэхүү аяны хүрээнд уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн юм. Дорногов аймгийн хувьд 2024 оны жилийн эцсийн байдлаар хорт хавдрын өвчлөл, нас баралтын төвшин улсын дунджаас өндөр гараад байна. Жилийн эцсийн байдлаар хавдрын 176 шин тохиолдол бүртгэгдэж, нийт өвчтний 71.7% нь хожим үедээ онцлогджээ. Өмнө нь Тус аймагт 2011, 12, 15 онуудад хавдрын эсрэг үндэсний аяныг хэрэгжүүлж, нийт 5266 иргэнийг эрт илрүүлгийн үзлэгт хамруулад байсан юм. Дорногов аймгийн хэмжээнд бол ер нь 4 дахь удаа хавдрын эсрэг энэ аян зохион байгуулагдж байгаа. Хамгийн сүүлд нь бол 22 онд бол ирж энэ аяны үйл ажиллагаа явуулж байсан. Энэ аян нь бол одоо маш их ач холбогдолтой ийм аян явагддаг. Энэ хаан банктай хамтарсан хавдар судлалын үндэсний төвөөс одоо мэрэгжлийн төрөлцсөн нарийн мэрэгжлийн эмчдрийн баг ирж ажилтдаг байгаа. Өнөөдрийн байдлаар бол 8 эмч одоо төрөлцсөн нарийн мэрэгжлийн эмч нар ирж бол Дорногов аймгийн ард иргэдэд зорилттой бүлгийн иргэдэд ирж бол үзлэг онцлогоог бол хийж байна. Ингэснээр бол одоо хөдөө орон нутгаас Улаанбаатар хот руу явж одоо эмчлүүлэх, онцлуулах одоо тийм ээ боломжгүй юм ард иргэдэд одоо үйлчилж байгаагаар бол давуу талтай байдаг. Урд нь бол 3 удаа энэ аян бол явж исэн манай аймаг. Ингэснээр бид нар одоо шийдэж чадахгүй байгаа асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэх, мэслийн тусламж үйлчилгээг ялангуяа газар дээр нь одоо тийм ээ хаалгаагаа орох ийм одоо ач холбогдолтой байдаг. Дорногов аймгийн хэмжээнд бол ихэвчлэн хоол боловсруулах замын хавдрууд бол цонхлон тохиолж байна. Ялангуяа элэг, ходоод тийм ээ уушигны хавдар, амьсгалын замаас уушигны хавдар байна. За эмэгтэйчдээс умаа үзүүний хавдар байна. Бүдүүн гисний хавдрууд бол эхний 5 байранд бол орж байгаа. Мэдээж хоол боловсруулах замын өвчлөлийн хавдар цонхлон тохиолдож байгаа. Энэ нь болохоор одоо ойлгомжтой тийм ээ. Бид нар идэж ууж байгаа хүнс одоо аюулгүй байдал хангагдаж байна уугүй юу? Дээрээс нь орон нутгийн бүс нутгийн онцлогтой холбоотойгоор ундны ус маань үнэхээр одоо чанарын шаардлага хангаж байна уугүй юу гэд одоо олон талын хүчин зүйлүүд бол нөлөөлдөг. Энэ дээр ганц одоо эрүүл мэндийн салбар одоо асуудлыг шийдэхэд бол одоо хүчин мөхсн энэ олон салбарын одоо нэгдмэл арга хэмжээг авчиж одоо энэ асуудлыг шийдэх асуудал байдаг. Бүх одоо орон нутагт эртлрүүлэг дэмжих төв гэдэг юмыг байгуулсан. Дорногов аймгийн нэгдсэн эмнэлэг дээр бол дэмжих төв бол байгуулагдаагүй ганц аймгийн нэг нь байгаа. Гэсэн хэдиж бид нар амлалт орон хомцлон үйлчилгээнийхээ хүчин чадлын хүрээнд хүний нөөц тоног төхөөрөмжөнд зөв хуваарлаад эртлрүүлгийн үйлчлэгийг бол улсын дунджаас дээгүүр үзлэг ингээ хамрагдуулаа явж байгаа. Цаашид бидний тулгамж байгаа асуудал гэх юм бол энэ дэмжих төвийг одоо тийм ээ байгуулах юм бол бид нар одоо эртлрүүлэг урьдчилан сэргийлэх үйлчлэгийг илүү бас амжилттай явах, өвчлөлийг бид нар илүү эрт үед нь онцлох юм боломж нөхцөл бол бүрдэж байгаамаа. Энэ удаад Дорногов аймагт ерөнхий мэс засал, эмэгтэйчүүдийн мэс засал, элэг цөсний мэс засал, хөх хөнгөвчлөх эмчилгээ, дуран эмгэг судлаач зэрэг эмч нарын бүрэлдэхүүнтэй баг хамт олон ажиллаж байна. Нийт бол 8 чиглэлээрээ ингээд нарийн мэргэжлийн эмчнэрийг бол авчирсан байна. За эдгээр эмчнэр маань бол эрхийнхээ өмнө бол бид бүхэн судалгаа одоо хийгээд ямар тусламж үйлчилгээнд илүү одоо бид нар энд хэрэгцээтэй байна. Тухайн орон нутагта шаардлагатай хэрэгцээтэй одоо онцлогоо тусламж үйлчилгээг бол сонгож ирж байгаа. Тэгээд Дорногов аймгийн хувьд бол өвчлөл нас оролтоороо бас нийт одоо Монгол улсын дунджаас бол өндөр байгаа. Тэр дундаа болохоор
хоол боловсруулах замын эмэггүй бас хавдрууд бол элбэг байна. Тэгэд ийм учраас бид бүхэн бол энд ирсэн манай баг хамт олонд ерөнхий мэс заслын тэр дундаа бүдүүн шулуун гэз ходоодоор нарийсан эмч маань бол бага ахлаад дээрээс нь бол дуран онцлогоотой эд эсийн шинжилгээг одоо үзэх эд эсийн шинжилгээнийхээ эмчтэйгээ за умаа хүзүү хөхний баг дээрээс нь одоо ерөнхий хавдар судлаач гэд ингээд нийт одоо эмчнэрийн багийг бид нар бүрдүүлж ирсэн. Энэ удаагийн хавдрын эсрэг үндэсний аяны бас нэгэн зорилго нь орон нутгийн эмч, эрүүл мэндийн мэрэгжилтнүүдийг хорт хавдрын эрт илрүүлэг, оншилгоо, эмчилгээний чадварыг дээшлүүлэх, мөн тэдний хорт хавдраас сэргийлэх, хянах талаар олон нийтэд сургалт, сурталчилгаа хийх ур чадвар, арга зүйг сайжруулах явдал байсан юм. Энэ хүрээнд орон нутгийн нарийн мэрэгжлийн, өрхийн, сумдын эмч мэрэгжилтнүүд хамрагдахын зэрэгцээ хавдар судлалын үндэсний төвийн нарийн мэрэгжлийн эмч нар орон нутгийн эмч нартай хамтран үзлэг, мэс засал хийх зэргээр ажлын байранд дагалдан сургалтыг зохион явууллаа. Мөн хүн амын дунд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг өрнүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор орон нутгийн иргэд болон Хаан банкны Дорногов аймгийн салбарын ажилтнуудыг хамрууллаа. Эмнэлгийн тусламж үйлчилгээг алслагдсан бүс нутгийн иргэдэд ойртуулах, орон нутгийн эмч мэрэгжилтнүүдийг чадварчуулахад бодит үр дүн гаргасан энэхүү аян үндэсний хэмжээнд танигдж хавдрын эрт илрүүлгийн суурийг тавьсан гэдгээрэн олон түмний талархлыг хүлээж байна. Хавдрын үйлчлэлийн хувьд бол манай аймагт мэдээж улсын дунджаас бага зэрэг өндөр явж байгаа. Манай аймгийн голлог хавдар бол элэгний хавдар, ходоодны хавдар, тэгээд уушгины хавдар, хөх хөмөө зүү бусад төрлийн хавдрууд орж ирж байгаа. Хаан банкны сан, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз та хамтраад явж байгаа энэ хавдар судлалын үндэсний төвтэй хамтарж байгаа энэ аяа маш үр дүнтэй байдаг. Орон нутагт нэг хоёрхан нарийн мэргэжлийн хэмжээнд бүх асуудлыг зэгцлээ шийдээд явхад өнөхөр одоо бас хүч хүрдэггүй. Тэгэхээр энэ нарийн мэргэжлийн эмч ирж нэгдүгээрт иргэдэд бид нар нарийн мэргэжлийн эмчийн тусламжийг ойртуулж байна. Нөгөө талаасаа эмчнэрийг ажлын байран дээр нь сургаж чадварчуулаад авж байгаа. Манайх одоо өнөөдрийн байдлаар 580 гаруй хавдар диспансерын хяналтаа орон нутгатаа хийж байгаа. За энэ хяналт хүмүүсийнхаа нийт 70% бид нар хавдрын хийм эмчилгээг орон нутгатаа хийчдэг. Энэ одоо аль болох төвлөрлийг сааруулахгүй байх жишээтэй. За манай хавдраар онцлогдсон хүмүүсийн 5-аас дээш жил амьдарсан амьдралын чадамж нь 24% явж байгаа. Тэгэхээр бид нар энийг бүр илүү урт болгох хэрэгтэй гэсэн юм олон зорилтыг тавьж ажиллаж байгаа. Дорногов аймагт 4 дахь удаа зохион байгуулагдсан аяны хүрээнд эхний 3 өдрийн байдлаар 619 хүнд үзлэг онцлогоо хийснээс шинээр 8 хорт хавдар бүртгэгдэж хорт хавдрын с 'жигтэй 13 тохиолдлыг илрүүллээ. Аяны хүрээнд нийтдээ 3 мэс ажилбарыг орон нутгийн эмнэлэгт амжилттай хийсэн юм. Үүнд ходоодны хавдрын хагалгаа, умайн хорт хавдрын хагалгаа, зөөлөн эдийн хавдрын хагалгаа, дурангийн аргаар хоргүй хавдрыг авах хагалгаа, хөхний мэс ажилбар зэрэг хагалгаанууд орсон юм. Дийлэнхтэй бол мэдцлийн эмчнэр ирцгээсэн байгаа. За тэгээд онцлогооны хэсгийн одоо компьютер томографи эмчнэр болон эхоны эмчнэр гэсэн бүрэлдэхүүнтэй ирсэн байгаа. За тэгээд яг одоо өөрсдийнхөө үүргийн дагуу болон бас тодорхой хэмжээнд үр дүнд хүрэхийн тулд хэд хэдэн одоо онцлогооны ажиллбаруудыг өчигдрөөс ахуулаад хийгээд эхэлсэн. Дээрээс нь бас нэг ходоодны хорт хавдрын одоо тохиолдлыг илрүүлж одоо бэлтгэлийн эмчилгээ хийсэн байна. За тийм бэлтгэлийн эмчилгээ маань ерөнхийдөө өчигдөр амжилттай болоод өнөөдөр хагалганы дараах нэгдэх хоног дээр явж байна л да. Хорт хавдрын элэгний хорт хавдрын бол нэг 7-8 тохиолдлыг зөвхөн нэг хоног суухтал ерөнхийдөө илрүүлэх одоо тийм хандлагатай болчихлоо л да. За ходоодны хорт хавдрын нэг тохиолдлыг илрүүлжлээ. За дээрээс нь бөөрийн хавдрын нэг тохиолдлыг илрүүлж хүн нэг хоногийн хугацаанд. За тэгээд цаашдаа үлдсэн 4 хоногийн хугацаанд хэрэг одоо шинэ тохиолдлууд илэрх үү. За тэгээд хэрэг одоо тохиолдлууд бидэнд хагалгааны болон одоо онцлогоо эмчилгээний тийм одоо ажиллбаруудыг хийх үү гэх нь одоо дараагийн хоногудад харагдах баха. Өнгөрсөн хугацаанд Хаан банк сан энэхүү аяныхаа хүрээнд 136 мянга гаруй үзлэг хийж зөвхөн хортой хавдрын тохиолдол 680-ыг илрүүлэн нийт 1.4 тэрбум гаруй төгрөг зарцуулсан нь эрүүл мэндийн салбарт хувийн хвшлээс оруулсан томоохон хөрөнгө оруулалт болсны дээр
мэрэгжлийн байгууллага, хувийн хвшлийн сайн түншлэлээр нийгэмд бодиттой өөрчлөлт авчирсан сайн жишээ болсон юм. Хавдрын эсрэг аян бол бас нэрийн ууц болсон үнэхээр том улс орон даяар хийж байгаа нөлөөллийн том ажил. За энэ дээр бол Хавдрын эсрэг үндэсний төв маань, үндэсний олон нийтийн радио телевиз маань хамтраад 15 жилийн турш сэтгэл зүрхээ гаргаад энэ аяныг хийжээ. Тэгээд улс Монгол орныг 4 удаа бүтэн тойрсон байна. Дорногов аймагт энэ жил 4 дахь удаага ирж байна. Улс орон даяар аймагуд маань хүсэн хүлээдэг аян боллоо. Энэ жилийн хувьд энэ аяныг Дорногов аймагт нэгээд Аранга аймагт бас хийн. За тэгээд энэ жилийн хувьд бол 2 аймагт ингээд хийхэр байгаа. Хаан банк бол зөвхөн банк санхүүгийн үйлчлэгийг харилцагчдаа найдвартай хүргэхээс гадна нийгэмд маш их эерэг нөлөөллийн ажлуудыг бол хийхээр зорж ажилладаг. Хорт хавдрын эрсдлээс өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалах хамгийн зөв арга бол урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшүүлэх явдал юм. Хавдрын эсрэг тусламж үйлчилгээнд дээр бол бас итгэх санаачлагтай явж байгаа аймагуудын нэг гисэн хэдий ч гэсэн бид бүхэн цаашдаа бас энэ эрт илрүүлэх хөтөлбөртөө өшөө сайн оролцох шаардлагатай байна. Энэ нь болохоор статистик тоо мэдээнээс бол харахад сүүлийн үед эхлээд байгаа энэ умаа үзүүний хавдрын 11 настай охид хүүхдүүдэд хийж байгаа энэ вакцинжилтын тоо маань бас тухайн аймагт бол харьцангуй хангалттай хувьд хүрээгүй байна. Жишээ нь одоогийн байдлаар бол нэг 20 хүрэхгүй хувьтай байна. Бид нар газар нутаг дээр нь бас үндсэн шалтгаан яаж ийн гэдээ ингээд судлаад үзэхэд бол ард иргэдийн дунд бол буруу ойлголтууд их явж байгаа юм байна. Энэ вакцин нь өөрөө бол маш их хоруу чанартай хийлгэх шаардлагагүй гэсэн буруу ойлголтууд явж байна. Тэгэхээр үүнтэй холбоотой мэрэгжлийн хүний хувьд бол Дорногов аймгийн иргэдэд онцгойлон хэлж зөвлөхөд умаа хүзүүний хавдрын вакцин бол цөөхөн хавдрыг хавдраас өршин сэргийлж байгаа ийм вакцины нэг байгаа. Тэр дундаа бол дэлхийн нийтэд энэ вакциныг хэрэглээд бол умаа хүзүүний хавдргүй болсон улс орнууд байна. 24 оны 11 сараас эхлээд 11 настай бүх хүүхдүүдэд товлын дархлаажуулалтанд оруулсан явж байгаа. Манай аймаг бол 19%-тай доороос 20 түвшинд явж байгаа юм. Тэгэхээр бид нар энийг эрчимжүүлэхийн тулд мэдээж энэ иргэдэд хүргэх мэдээлэл аюул чухал байгаа. Иргэдийг бүлгээр нь биш яг ганцаарчилж уулзах, мэдээлэл зөв өгөх, иргэдийн олон нийтийн сүлжээнд байгаа буруу тушаа мэдээлэл давтах юм хандлага маш их байгаа учраас бид нар аль болох иргэдтэй хурж ажиллахыг зорж нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангаас дэмжлэг аваад за сүүлийн бид нар 14 хоног эрчимжүүлээд 20 гаруй хувьтай болоо явж байгаа. Бас энийг чадваржуулахын тулд бид нар яг юм сургагч багш аягүй чухал байсан. Тэгэхээр Улаанбаатар хот руу 5 хүнийг яг энэ папиллома вирусын дархлаажуулалтыг олон нийтэд түгээдэг сургадаг юм сургагч багшийг бэлдээд ирсэн. Тэгээ энэ хүмүүстээрээ түшиглээд олон нийтийн сургалтуудыг үе шаттай хийж энийг маш богино хугацаанд улсын түвшинд аваачна гэсэн зорилттой ажиллаж байгаа. Хорт хавдрын шалтгаанд нас баралтаар Монгол улс дэлхийд 1-р байранд тэр дундаан илэг болон ходоодны хорт хавдрын улмаас хорвоог орхиж буй статистик үзүүлэлтээр монголчууд мөн л дэлхийд тэргүүлж байгаа нь харамсалтай. Аюулын харанга дэлдсэн энэ өвчнөөс урьдчилан сэргийлж болдгийг эрт оншилж илрүүлбэл бүрэн идэрэх боломжтой гэдгийг Хаан банк сангаас санхүүжүүлж хавдар судлалын үндэсний төв Монголын үндэсний олон нийтийн радио телевиз хамтран хэрэгжүүлдэг хавдрын эсрэг үндэсний аян ард иргэдэд ойлгуулахыг 15 жилийн турш чухалчилж ирсэн юм. Цаашид хавдрын эсрэг үндэсний аян зорилтод бүлэгтээ хүрч олон хүнд эрүүл сарвал амьдрал, олон айл өрхөд элэг бүтэн гэр бүл бэлгэлнэ гэдэгт итгэлтэй байна.